Сайн байцгаана уу? Ингээд viral бүтээгдэхүүний honest review видеоны маань цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлдсэн байна. За ингээд аль хэдийнэ баг part 4 ороход ингээд бэлэн болсон гэсэн үг. За энэ удаагийн дугаар маань маш онцлогтой, маш сонирхолтой, бэлэгтэй тийм дугаар болж байгаа. Тэгэхээр бэлгээ та бүхэнд одоо харуулъя. Тараа! Ийм гоё 5 бүтээгдэхүүнийг би нэг хүнд бэлэг болгохоор өнөөдөр лилөөний дэлгүүртээ одоо тохиролцоод ярилцаад ингээд өөрийн гар дээр хүлээж авсан байгаа. За тэгэхээр яг энэ дугаарын төгсгөл хэсэгт та бүхэн ямар болцол биелүүлэх үү гэдгийг би хэлж өгнө. За тэгээ бүтээгдэхүүний тайлбар нь одоо давхар ороод явах учраас та бүхэн энэ дугаарыг дуустал нь үзээрэй. Гэхдээ хүмүүст одоо ийм giveaway зарлчин гээд нэг их заваагаад айгүй олон болцол энэ төр хангах тийм зүйл ерөөсөй байхгүй. Маш энгийн учраас та бүхэн заавал энэхүү giveaway-д оролцоорой гэж зөвлөмөр байна. За тэгэхээр юуны төрөнд хэдүүлээ viral бүтээгдэхүүний яг honest review надад одоо яг ямар санагдсан, хэрэгжилж үзээд ямар байсан гэдэг сэтгэл хэсэг рүү оръё. За манай үзэгчид бол мэдж байгаа. За би эндээ зай үлдээ ч гэсэн байгаа. Keep, maybe, skip гэсэн 3 хэсэгт хуваагаад keep хэсэг нь болохоор надад айгүй таалагдсан. Ерөнхийдөө дахиж авахд асуудалгүй гэсэн бүтээгдэхүүн. За maybe хэсэг нь болохоор ер нь яахав дээ, байсан ч ялгаагүй, байхгүй ч ялгаагүй гэсэн бүтээгдэхүүн оруулна. За 3-т skip буюу би дахиж энэ бүтээгдэхүүнээс ерөөсөө авахгүй. За бас яагаад авахгүй болсон шалтгаан нь ч гэсэн би яриад явах болно. За ингээ хэдүүлээ шууд орцгой би ингээ бэлтчихсэн байгаа. За тэгэхээр эхний бүтээгдэхүүн хамгийн том савтаагаас нь эхлэе гэж бодож байна. Айгу хүнд байгаад байсан. Өнөөдрийн одоо дугаар дээр маань сарчилгааны бүтээгдэхүүнүүд бас нэлээд яригдах болно. Labo H гэсэн энэ солонгосын брэнд байгаад байгаа. За энэ брендийн бүтээгдэхүүнүүд бол Olive Young дээр айгу бас viral болдог. Ерөнхийдөө хэрэглэдэг хүмүүс бол маш их байдаг. Сэтгэл нь бол айгүй сайн байгаад байдаг. За энэ болохоор ингээд том хэмжээтэй шампунь нь байна. Энэ шампуньтай зэрэгцээд хайрцаг дотроо бас юм жижиг савлгаатай 100-тай билүү 150-тай шампунь нэрчээсэн. Тэрийг нь бол би бүгдээрээ хэрэглээд уссан. Одоо энэ лөө ингээд орох гээд байж байгаа. За энэ шампунь болохоор пробиотиктэй. За тэгээд ус уналтын эсрэг хууханд ерөнхийдөө нэлээд сайн. Биотин ceramide гэсэн ийм орц найрлагатай учраас яг л ерөнхийдөө баг одоо өсний одоо энэ хуух хэсгийг одоо хуух хэсэг чинь тэр чигтээ ингээд бас арьс байгаад байгаа шүү дээ. Бидний ингээд арьсны үргэлжлэл яваад байгаа. Тэгэхээр яг хүмүүс ингээд нөгөө арьсаа арчилдаг шиг хуухаа арчлах ёстой гэсэн тийм одоо нөгөө нэг дүрмж гэх үнийг тиймэрхүү юм яваад идэв шүү дээ. Тэрийг одоо үндэслэж ийм орц найрлагатай бүтээгдэхүүн гаргасан болоо гэж бодсон. За тэгээд энэ шампунь бол ер нь айгүй дайггүй шампунь байсан. Ахаад авахд ер нь ямар ч асуудалгүй. Одоо энэний скраб гэж бас байгаа даахгүй. Тэрийг бас танилцуулна. Тэрний дата бол хуухыг цэвэрлэхгүй ч гэсэн ямар ч байсан одоо ингээд өдөр тутмын угаалтанд бол энэ хангалттай хуухыг цэвэрлээд маш тийм одоо сэнгэнсэн гэхэр чи мэдээж айгүй юм фреш санагддээ штэ. Тийм одоо үйлчлэгийг үзүүлж исэн. За энэ л болохоор тийм хагны эсрэг ч юм уу тиймэрхүү төрлийн биш. Ерөнхийдөө бол хуухыг ингээд чангалаад унахаас сэргийлээд тийм одоо үйлчлэгээтэй юм байлээ. За энийг бол би дахиж авахд асуудалгүй. Надад ер нь айгүй тийм таалагдсан төрлийн шампунь байсан. За дараагийнхан бүтээгдэхүүн бол Ilion гэдэг брендийн ийм одоо бие угаагч байгаа. За энэ биеийн шингэн саван болохоор би нөгөө нэг биеийн тос нь надад ерөөс таалагдаагүй айгүй тийм зунгаарлалц айгүй заван байгаадсан байхгүй. Тэгээд энэ угаагч нь ч гэсэн угаасаа ер нь айгүй алдартай байгаад идэгин. Тэгэхээр мэдээж тосыг угаагчтай харьцуулна гэж байхгүй. Биеийг тэгж амар хуурайшуулад авахгүй. За тэгээд ийм болтол нь хэрэгэлцсэн байгаа. За энэний бас нэг саарл гэд байгаад идэгин. Тэрнээс нь би бас давхар авсан. Тэр нь болохоор энийг бодвол арай жоохон үнэтэй тэгээд арай илүү чигшүүлдэг тийм байгаад исэн. Тэгэхээр Ilion гэдэг брендийн одоо энэ бүтээгдэхүүн бол би байнга хэрэглэхэд асуудалгүй. Яг энэ угаагч нь бол үнэхээр сайн юм бэлээ гэж бодсон. Тэгээд онцлог нь юу вэ гэхээр энэ ерөөсөө үнэргүй юм бэлээ. Тэгэхээр одоо харшилтай ч юм уу эсвэл ингээд хүүхэд угаахад бас тохиромжтой гэсэн үг. Тэгээ энийг бол манай гэр бүлийнхэн бүгдээрээ ингээд хэрэглэж байгаа. Тийм болохоор ингээд хурдан дуусч байна. Тэгээд энэ нь болохоор хайрцаг дотроо ингээд нөгөө ахаад ийм нөгөө филлертэйгээ ирсэн баггүй юу. Тэгэхээр өний хувьд ч их айгу боломжийн мөртлөө айгу хэмжээтэй ирд юм бэлээ. Тэгэхээр та бүхэн ингээд өөрөө ч хэрэглэж байгаа одоо ийм биеийн шингэн савангууд арьсыг чинь хуурайшуулаад байгаа бол энээс бас хэрэглээд үзээрэй гэж зөвлөмөр байна. Магадгүй одоо харшилтай энэ төр хүн байх юм бол энэ их зүгээр байх гэж би бодсон. За дараагийн бүтээгдэхүүн болохоор энэ Labo H гэдэг брендing бас ийм нөгөө treatment нь байгаад байна. За энэ treatment-ийг болохоор яг нөгөө одоо бид нар ангичруулагч хэрэглэдэг штэ. За тэгээ саяных шиг яг л адилхан протеин, биотинтэй одоо хуухны балансыг тэнцвэржүүлнэ, тэжээл өгнө гэсэн үйлчлэгээ үзүүлнэ гэд биччихсэн байна. За энийг болохоор би байнга бол
хэрэгэлдэггүй. За энэ ангижруулагчийн нэг онцлог нь юу байсан гэхээр ер нь бол ангижруулагч чинь одоо ингээд өсний хуух хэсэг биш, хуухнаасаа одоо ингээд зайтай үзүр хэсгээр ингээд төрхөх хэвээр байгаад идэв шүү дээ. Харин энэ болохоор хууханд ч гэсэн төрхөж болдог гэсэн тийм одоо ангижруулагч байсан. Тэгэхээр бас одоо хуухны асуудалтай тий хуух нь ингээд бүглэрчдэг ч юм уу эсвэл ингээд хагтаад байдаг тиймэрхүү хүмүүс байгаад идэв шүү дээ. Хагтаал эсвэл одоо ингээд амар цагтнаад байдаг хүмүүс идэв шүү дээ. Тийм хүмүүст энэ ангижруулагч маш сайн тохирно гэж би бодсон. Тэгээ надаа энэ бол таалагдсан. За тэгээд ерөнхийдөө байнга биш юмаа гэхэд ингээд заримдаа хэрэглэхэд бол энэ айгүй айтаахан ангижруулагч байсан. За бусад ангижруулагчийг бодвол тэгж их одоо ингээд зөв зөөлөн болгоод өсний үзүүрийг ч ихсэн айгүй сайн арчилдаг гэж бол надад нэг санагдаагүй. Байнга хэрэглэх ангижруулагч бол надад биш санагдсан. Зүгээр хаяада хит одоо хуух хит их бохирдсон үед ч юм уу те. Тэгж хэрэглэхэд бол за ийм савлаатай нэлээч бас утгаар юм байлээ. Тэгээд хэрэглэсний дараа бол бас яг шампунь шигээ ингээд хуух айгүй ингээд сингнээд тийм мэдрэмж төрүүлж исэн. Магадгүй энэс өөр бас одоо ангижруулагч байх юм бол тэрийг түлхүү хэрэглүүл одоо үзүүрийн одоо гэмтэл ч юм уу те тиймэрхүү юм бас айгүй сайн байх юм болов гэж бодсон. Эсвэл энийг болохоор зөвхөн хуухандаа ингэж массажлж хэрэглээд өөр төрлийн одоо өсний үзүүрийн ангижруулагч гэж байдаг. Тэрийг болохоор ингээ өсний үзүүртэй хэрэглэх юм бол илүү одоо нөгөө юм хосолсон үйлчлэгээ энэ төр үзүүлэх юм болоо гэж бодсон. Яагаад гэхээр энэ маань одоо өсний үзүүрийг тэгж их зөөлөхгүйсэн болохоор тийм маягаар бас би дараа хэрэглэж үзье гэж бодсон байгаа. За тэгээд дараагийн одоо миний танилцуулах бүтээгдэхүүн бол бүр үнэхээр супер гэж хэлмээр тийм бүтээгдэхүүн байгаа. За би өөрийнхөө ингээд нөгөө ревю ярихдаа ерөөсөө энийг ав мав гэж ерөөсөө ярьдаггүй, ерөөсөө хэлдэггүй. Гэхдээ энэ бүтээгдэхүүнийг бол та нар заавал аваарэ гэж бүр хэлмээр байна. Энэ бүр үнэхээр сайн скраб байсан одоо хуухны скраб гэж ярьдаг шүү. Бид нар ингээд заримдаа нүүрнийхээ ингээд өвчсөн арсыг гуйжуулаа, цэвэрлээд ингээд байнга гарчилдаг мөртлөө хуухаа бол нэг бараг тэгэж скрабдаад байдаггүй гэж би бол бодож байна. Ихэнхдээ одоо бид нар ингээд өсчөн ордог ч юм уу те ингээд одоо хуухны одоо юм гүн цэвэрлэгээ энэ төр хийлгээд идэв штэ. Гэхдээ энэ болохоор гэртээ тэгэж яг одоо салонд хийлгэж байгаа юм шиг айгүй сайн гуйжуулах тийм скраб байсан. За тэгээ энэ маань болохоор ийм дотроо ийм ширхэхтэй нэлээд ийм одоо ийм том ширхгүүттэй. Тэгээд тэр нь болохоор угаасаа далайн давсгцсан байсан. Sea salt. За тэгээд хуухыг бол бас ингээд айгуу гоё сингнүүлээд айгуу сайн цэвэрлэн. За тэгээд дотор нь болохоор AHA, BHA, PHA буюу одоо арсыг маш сайн гуйжуулдаг одоо бүхэл энэ орчин найрлагууд дотор нь багтчихсан. Гэхдээ гэмн бол энийг байнга хэрэглээд байж болохгүй. Өсрөөл 7 хоногт нэг за эсвэл ингээд нэг 2 угаалтын дараа нэг ч юм уу тийм маягаар хэрэглэхгүй бол байнга угаагаад байвал мэдээж хуухь цочрно. Тийм учраас энийг одоо нэг би бол ер нь 7 хоногт нэг ч юм уу за эсвэл 10 хоногт нэг энэ төр гэд хэрэглэдэг. Энэ бүр үнэхээр сайн байсан. Энийг одоо ингээ хэрэглэхээр миний хуухь ер нь ингээ жоохон ийм жоохон цахтандаг төрлийн тим хуухь ахгүй ер нь жоохон эмзэг хэр аргийн ингээд одоо нөгөө ангижруулагч ч юм уу шампунь ч юм уу нэг таарад байдаг хэрэглэж эхлэнгүүтээ би шууд ингээд зогсоочдөг хгүй таарахгүй ангууд энэ бол бүр үнэхээр супер исэн. Тэгээ энийг бол би байнга хэрэглээндээ байлгана энэ бол үнэхээр бүр ямар ч хүний баг must have гэж би ботсон. Тэгээд эрэгтэй эмэгтэй ямар ч хүн хэрэглэхээр юм бэлээ. Хүүхэд бол мэдээж хэрэглэж болохгүй энэ хүчтэй орц найрлагатай учраас. Тэгээ энэ бол бүр үнэхээр супер бүтээгдэхүүн байсан. За тэгээ би болохоор энийг Солонгосын Оливиангоос авч исэн. Та бүхэн бас энийг ингээд олдох юм бол аваарэ. Энэ бол өстой үнэхээр супер одоо юу скраб байсан. За дараагийн бүтээгдэхүүн болохоор Unove гэх брендийн юм цэцлэг байгаа. За энэ болохоор Water Essence Mist гинэ. Ер нь өсөнд бол яг нөгөө нэг ийм эссенцүүд, тийм мистэн төрлийн эссенцүүд бол маш олон ийм брендийн бүтээгдэхүүнүүд байгаад идэг. За Unove-гийн би болохоор ангижруулагч нь хэрэгэлдэг өсний үзүүрт бол ер нь тунд ажгүй айгуу гоё ингээд ялцуулаа зөөлрүүлчдэг. За энэ мистний хувьд бол надад тийм амар сүртэй таалагдаагүй. Энэ бол бүр нэрээ цацсан ч адилхан, цацаагүй ч адилхан, цацсны дараа ямар нэг өөрчлөлт энэ төр бараг л байхгүй. Тэгээ энэ одоо яг яах ёстой юм болоо гэд одоо нэг иймэрхүү болтол нь хэрэгэлсэн байгаа байхгүй. Тэгээ энийг бол би дахиж хэрэглэмээр ерөөсөө санагдаагүй. Тэгээд өсний уганд биш ерөнхийдөө бол нөгөө өсний үзүүр хэсгээр ингээд угаасныхаа дараа сэнсдгийн өмнө ч юм уу хүмүүс ингээд хэрэглээд идэм бэлээ. Тэгээ надад бол нэг тийм онц санагдаагүй. Энийг бол би ерөөсөө дахиж авахгүй. За дараагийн бүтээгдэхүүн нь Mycene гэсэн ийм өсний тос байгаа. За энэ болохоор миний бүр хэрэгжилжсэн хамгийн гоё hair oil байсан.
Энэ болохоор одоо би нэг иймэрхүү болгочихсон байгаа. Гэтэ энийг бол би баг хагас жил хэрэглээд ийм болж ин гэж боддоо. Тэгэхээр бүр амар утгаар агааз. Тэгээ энэний үнэн айгу Олив Young айгу хямдхан байд юм билээ. Ингээд хоёроороо савлгаатай байд юм билээ. Тэгээ та бүхэн хэрвээ таарлах юм бол энийг авч хэрэглэж үзээрэй гэж зөвлөмөр байна. Нэгээрээ ч байгаа хоёроороо ч байгаа. Бас өөр өнгөнүүд нь энэ байгаад байд юм билээ. Гэхдээ энэ өнгө нь бол хамгийн viral агаад байдаг. Энэний тэг үнэр нь бүр үнэхээр гоё заяо. Би тэг яг ийм үнэртэй бас энэ байдаг бол бас ингээ авч хэрэглэмээр санагдсан бүр тийм гоё үнэртэй. Гэхдээ яг уу өнрийн хувьд тийм амар удаан энэ үнрээ бариад яваад байна гэж бол байхгүй. Ерөнхийдөө ингээд үсээ нойтон бахт нь би энэ ойлыг түрхдэг байхгүй. Тэг зарим ойлод ер нь ингээ гартнаалдаж үлдээд одоо үлдсэн нь ингээ салаа малгаар ороод ингээ жоохон заваартаа тэг ингээ үсэндээ ингээ хэрэглээд ингээ түрхсэн ч гэсэн стил нөгөө тос нь ингээ гаранд байгаад байдаг. Энэ болохоор ерөөсөө тэгдэггүй. Бүх одоо нөгөө тос нь үсэнд одоо ингээ наалтаад маш гоё зөөлөн болгочдөг. Би тэгээд сэнсдэхийнхээ өмнө энэ тосыг түрхдэг хүмүүс болохоор дандаа нөгөө үсээ сэнсдэж янзалж дуусчаад тэгээд ийм тос түрхэд идэм билээ. Магадгүй жоохон ингээд үс нь одоо соронцлогдоод хураашаад ингээд арцаагаад байдаг хүмүүс тэгэж хэрэгэлдэм болов гэж бодсон. Би болохоор нойтон дээр нэнийг түрхдэг. Энэний үнэр бүр үнэхээр гоё. Одоо энэний яг юм үнэртэй тэгээд ийм зүгээр нэг энгийн ус биш тийм одоо яг парфюм энэ төр байх юм бол энэ зөв үнэхээр гоё тийм үнэртэй бас гарах байх гэж бодсон. Тэгээд энийг бол би дахиж авсараа хоолно. Энэний бас нэрээ шампуныг нь би хэрэглэж үзье гэж бодож байгаа. Гэтэ шампун дээр бол яг ревю нь тийм сайн байдаг юм билээ. Энэ бол айгүй сайн ревьютэй байдаг. За тэгээ үс арчилгааны бүтээгдэхүүний хамгийн сүүлийнх нь юу вэ гэхээр саяны одоо миний яриад исэн одоо энэ Labo H-ийн хуухандаа түрхдэг ийм роллер байгаа байхгүй ийм урталтай ийм төмөр. За тэгээ энийг болохоор ингээд доош нь олгож жагаад энэ доороос нь ингээд түлхэж жагаад ингээд түрхдэг. Энэ болохоор ингээд хоёр ширхгээрээ бас нэлээд хөрхөн үнэтэй байсан. Энд чинь баг шампун ангижруулагч интересээ ч гэсэн баг жоохон үнэтэй байсан баг. За тэгээд ингээд одоо хуухны одоо энэ хэсгэрээ ингээд одоо бодвол ингээд нэг юу яах хэвтэй юм шүү. Жоохон асуудалтай ингээд ус баг хэсгэрээ ингээд түрхдэг ч юм уу. Эсвэл одоо миний хувьд ингээд ер нь жоохон хуух цахтнах гад ирэнгүүт нь энийг би одоо хэрэгэлдэг гэсэн аахгүй юу. Тэгээд хоёрынх нь нэг нь бол дууссан. Тэгээ яаж дууссан гэсэн чи аюу нийтдээ би нэг 2 3 ч үлээ за нэг 4-р ч юм байна. Хэрэглэх гээд яг задлаал тэгэл ингээл түрхсэн чи бүр гардггүй тэгээ бүр гайхаад энэ ч тоо дөнгөж сайхан хитгэн хэрэглэсэн юм да гэд ингээ хараа тэгээ доош нь ингээ шахсан чинь бүр өрөөсө гардггүй тэгээ гайхаа харсан чи дууссан байвал яг бүр амар хурдан дуусдаг тэгснэ бүр амар үнэтэй. Тэгээ би өө эн чи ингээд нэг иймхэн байсан юм бол 15 мг гэж байгаа байхгүй. Тэнгүүт энийг би бараг нэг мэдэрч чадаагүй дуусгацсан. За тэгээ хоёр дахь нь бол одоо бас дундаа орцсон баах. Нэг тэгээд удахгүй ингээд дуусчт юм билээ. Тэгээ араас нь ингээ шахаар ингээ шингэнэн одоо ингээ гараад ирж байгаа. За тэгээд тэр гарч ирснийг нь л ингээл түрхдэг. Ер нь хизээч түрхсэн болно. Би тэгээсэл тэгж амар ихийг түрхэд юу ац юм уу дуусгацсан юм уу мэдхгүй те амар хурдан дууст юм билээ. Тэгээ үйлчлэгийг нь юусэн мэдэрч юусэн амжихгүй юм билээ. Тийм болохоор энийг бол би хүмүүст зөвлөхгүй. Тэгээ энэс би бол дахиж авахгүй. Хэрвээ ахаад ийм одоо hairline ampoule гэсэн байна л та. Одоо яг л энүүгээрээ л ингээл түрхэл юм байна л та. Ингээл одоо нэг жоохон эвгүй байгаа хэсэг жоохон халцарч байгаа хэсэг ч юм уу тэгж түрхэл юм байна л та. Тэгээд авахаар авах юм бол би арай өөр брендийн арай жоохон хэмжээ ихтэй нэг 100 мг-тай энэ төр гэж бас байгаад байдаг байхгүй. Тиймээс наавнаг гэхээс би энэ Labo H-ийг бол дахиж надад юусан амааргүй санагдсан. Нэг тэйгүү хурдан дуустдаг. Хоёрт ямар ч үйлчлэгийг мэдрээгүй. Тэгээ ийм юмар одоо би дахиж аваад явхад тийм санагдсан. Тэгээд би энийг бол шууд skip хэсэгт оруулна. За ингээ ямар ч гэсэн ус арчилгааны бүтээгдэхүүнүүд гэх юм бол ерөнхийдөө юм байна. Ер нь өөр төрлийн одоо ус арчилгаа нэлээ их байгаад байгаа ч гэсэн би та бүхэнд зүгээр одоо энэ viral болж байгаа энэ одоо Labo H-гийн брендийн бүтээгдэхүүнийг танилцуулсан байгаа шүү. За тэгээд дараагийн одоо viral бүтээгдэхүүн юу вэ гэхлээр Selimax-ийн ийм ретинал байгаа. За энэ ретинал бол бүр ерөөсөө зөвхөн Солонгос энэ төр гэлтгүй ер нь дэлхийд даяар маш алдартай ийм бүтээгдэхүүн байгаа. За ретинал гэхээр одоо та бүхэн ретинол гэдгийг зөндөл харж байсан ба. Ретинал гэхээр яадаг вэ гэхлээр ретинолыгоо бодвол илүү тийм зөөлөн одоо А витамины найрлага гэсэн үг. Тэгээд яг ийм ретинал ийм одоо шотыг болохоор эмзэг арьстай одоо айгу хурдан цочирдог тийм хүмүүс хэрэглэсэн ч гэсэн ер нь safe гэж явдаг байхгүй. Тэгээ би энийг аваад бол бараг жил гарсан болцсон баха. Нилээн дээр авч ийсэн. Тэгээд энийг яагаад ингэ хэрэглэж дуусгаагүй вэ гэхээр энийг хэрэглэсний дараа миний арьс purge хийсэн. За purge хийн гэхлээрээ за зарим хүмүүс л мэдж байгаа, зарим хүмүүс нь мэдгүй байгаа бол тэр хүмүүст хэлэхэд одоо ингээд арьсны цаана байгаа зарим одоо нэг юу гэх юм бэ? Арай гарч ирэх болоогүй гэсэн юмнууд нь итвэхчээд тэгээд ингээд наашаага түрээ гараад ирдэг. Өөрөөр хэлэх юм бол одоо ингээд арай гарч ирэх болоогүй гэсэн батгах ч юм уу те. Ямар нэг төрлийн зүйл нь наашаага ингээд түрж гарч ирээд өөрөөр хэлэх юм бол арьс ингэж
бүр цаанаасаа ингээд шинжлэхт гээд бэлтгэл ажлаа бараг базааж байгаа. Тэр одоо үйл явдлыг ингээд төрөсгдөг гэсэн үг л дээ. Тэр нь болохоор purge байгаад байгаа. Тэгэнгүүт хүмүүс энэ purge явагдаж байгаа үе дээр нь айгүй хурдан ингээд цалхаа шууд болчдөг. Тэр болдог хүмүүсийн нэг нь одоо би байгаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт энийг түрхээд эхлээд би бол мэдээж яг нөгөө зааврынхан дагуу одоо гарныхаа энэ хэсэг түрхэж үзэл хэсэг хугацааны дараа ажиглаа л те. Ер нь бол ямар нэг харшил энэ төр үзүүлэхгүй байгаа бол за одоо би ингээд нүүрэндээ хэрэглэхэд гайгүй юм шиг байна гэж. За эхлээд ингээд аюулгүй бага хэмжээтэйг одоо зөвхөн яг энэ хэсгээрээ ингээд үздэг ч юм уу те. Эсвэл одоо нүднийхээ доод хэсэгт ч юм уу те ингээд тестерлээд байгаа штэ. Тэгэж үзээд за тэгээд 7 хоногт эхлээд бол нэг л удаа хэрэглэнэ. Олон удаа ерөөсөө хэрэгжилж болохгүй. Яг тэр дарааллынхын дагуу хэрэглээд за тэгээд эхний удаа хэрэглэхэд бол ерөнхийдөө гайгүй. Гэхдээ ингээд хоёр дахь өдөр нь жоохон ингээд нэг юм эмзэгшсэн ч юм шиг баг зэргийн ингээ жоохон хуураших гээд байгаа ч юм шиг нэг тиймэрхүү таталтаад байсан бохгүй. За тэнгуут нь мэдээж 7 хоног байжгаад дараад нь болохоор зайг нь арай багасгаад 5 болгоод 3 болгоод 2 болгоод 1 болгоод ингээд айгүй удаан процесс явагдчихэж ерөнхийдөө энэ А төрлийн витамин орсон иймэрхүү бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг. За тэгээ тэрнгөөр нь хэрэгэлсэн ч гэсэн би яг тэгээд purge явагдаад эхлээд нүүрэн дээр ингээд энэ тэнд ингээд батгнууд гараад эхлэнгүүт нь шууд зогсоогоо тэ энийг бол би дахиж хэрэглээгүй. Уг нь яг тэр purge болж байгаа хэсгээ давчих юм бол А витамин гэдэг нь бол арьсанд бүр маш хэрэгтэй. Ялангуяа одоо энэ mature skin-ийг бол энэ А витамингүйгээр одоо төсөөлөх хэцүү өнтер гэдэг болчихсон тийм үе байгаад байгаа. Тэгээ миний хувьд энийг болохоор яагаад ингээд байлгаад байгаа гэхээр энэ ч одоо хугацаанд энэ дууссан байгаа шүү дээ. Аль хэдийн задлаад агаартай нөгөөт чинь oxidize болохоор аль хэдийнэ тийм юм болчихсон байгаа учраас энийг би магадгүй тохоондоо ч юм уу өвдгөндөө ч юм битгүй ямар ч гэсэн хэрэглэх байх гэж бодоод ингээ байлгаад байгаа түнс ш. Энийг бол би дахиж хэрэглэхээс ер нь бол яагаад байгаа уг нь хамгийн бага юутай хувьтай байхгүй юу? Ретинал 0.1% гэсэн байгаа. Тэгэнгүүт бас л нэг хэрэглэхээс жоохон айгаад. Гэтэ энийг бол шууд ингээ skip хийхэд бас айгүй хэцүү. Тэгэд энийг байнга хэрэглэн гэхээр ингээ тасгаж чадахгүй ингээ хаяад байгаа болохоор хэцүү. Тийм болохоор би энийг maybe гэсэн хэсэгт оруулчих. Ер нь бол айгүй сайн тийм алтартай. За тэгээд одоо гой сайхны бүтээгдэхүүн зардаг одоо эмийн сангуудаар ч гэсэн энэ бол айгүй рейтинг өндөртэй яваад байдаг тийм бүтээгдэхүүн байгаад байдаг. За тэгэхээр энэний талаар бол бүр айгүй их ярьчлаа. За тэгээд дараагийн бүтээгдэхүүн рүү хэдүүлээ оръё. За дараагийн бүтээгдэхүүн нь болохоор доктор Алтиягийн vitamin C boosting serum 63% гэсэн ийм одоо витамин C байгаад байгаа. За энэ бол миний хэрэгжилж исэн ер нь хамгийн сайн витамин C-ийн нэг байсан. За тэгээ энийг бол би ингээд бүр дуустал нь хэрэгжилсэн арсны өнгийг тэр чигт нь аягүй сайн жигдэлдэг. За тэгээ эмзэг арсыг ерөөсөө ямар ч цочроо охихгүйгээр улаалахгүйгээр ерөнхийд нь ингээ аягүй жигдөнгөтэй болгоод энэ бол надад маш их таалагдсан. За тэгээ витамин C бол одоо арсанд бас яг энэ А-гийн төрлийн витамин шиг аягүй хэрэгтэй зүйл гэж явдаг. Ер нь бол ретинол, витамин C2 бол арьс арчилгааны одоо хамгийн байх ёстой хоёр орц найрлага гэж яваад байдаг учраас та бүхэн витамин C ялангуяа эмзэг арьстай одоо минийх шиг төрлийн арьстай бол энийг хэрэглэхэд айгүй гэмгүй. За энэс гадна Японы Акаха гэх брендийн бас нэг витамин C байгаад байдаг. Тэр бас одоо яг энэ шиг айгүй тийм зөөлөн орц найрлагатай бөгөөд арьсыг айгүй гоё жигд болгоод айгүй тийм сайн витамин C байсан. Тэгэхээр энэ хоёр бол миний хувьд хамгийн одоо таалагдчихсан хэрэглэхэд хамгийн сайн байсан витамин C-гүүд гэж хэлж болно. За энийг бол би мэдээж шууд keep хэсэгт оруулна. Надад маш их таалагдсан. Ер нь доктор Алтиягийн бүх бүтээгдэхүүнд ингэж жигд айгүй сайн байгаад байдаг. Яг тэрний нэгэн адилаар энэ бол үнэхээр сайн байсан. Доктор Алтиягийн бүр яг ингээд хүмүүсийн арьсыг ойлгоцсон, бүр ингээд зах зээлээ ойлгоцсон, юу гарах вэ, юу их вэ гэдгийг айгүй сайн мэддэг. Миний одоо айгүй тийм дуртай хайртай брэнд байдаг. За дараагийн та бүхэн танилцуулах бүтээгдэхүүн нь арьс арчилгаагаа дуусгаад дараад нь одоо энэ мейкап төрлийнх руугаа оръё. За тэрний юу гэхээр энэ Mamonde гэдэг брендийн liquid mask гэсэн 10% PHA-тэй ийм бүтээгдэхүүн байна. За энэ бүтээгдэхүүнийг болохоор ихэнх солонгосчууд бол одоо будалтынхаа өмнө ингээд хэрэгэлдэг. За тэгээд энэ маань болохоор маск гэж бичсэн баг мөртлөө бас айгүй ийм сонирхолтой. Ийм шив шингэн яг ингээ ус шиг. За тэгээд ингээ түрхэд одоо хэсэг хугацааны дараа ингээ зүгээр ингээ нэг юм тонер түрхсэн юм шиг. Ямар ч одоо нэг тэгтээ нэг юм шар өнгөтэй байгаадсан. Одоо нэг юм харцаа шиг өнгөтэй гэх юм уу нэг тиймэрхүү төрлийн шар өнгөтэй байгаадсан. За тэгээ ингээ түрхэнгүүт нүрийг бол айгүй сайн ингээ чекшүүлнэ. Ингээ хэсэг хугацаанд бач нэг 3-4 минут орчим байлгачих юм уу. За тэгээ хэсэг байжгаад энэ маань юм жоохон юм наалтж байгаа юм шиг тийм болоод эхэлдэг. За тэгэнгүүт нь дараад нь шууд одоо нөгөө крем ч юм уу, cushion ч юм уу тиймэрхүү зүйлээ шууд ингээ хэрэглэхэд айгүй тохиромжтой. Тэгээ энэ айгүй алдартай байгаад гэсэн яг тэрэн шиг үнэхээр айгүй сайн бүтээгдэхүүн билээ. Энийг болохоор надад хүн бэлгэнд өгч ийсэн солонгост байхад. Тэгээд хэрэгэлж үзээд энэ надад айгүй таалагдсан, айгүй гоё бүтээгдэхүүн билээ. Та бүхэн тэгээ энэ Mamonde гэх брендийг мэдж байгаа бол энэ бол солонгосын маш одоо эртний айгүй олон жил болж байгаа бренд. Одоо K-Beauty-д ер нь анхдагч гэж нэлээд хэдэн
брэндүүд одоо байгаад байгаа шүү дээ. За жишээлх нь Misha, Innisfree, Mamonde, Etude гэдэг энэ брэндүүд бол ерөнхийдөө маш олон жилийн түүхтэй за тэгээд айгүй олон жилийн туршлагатай болчихсон тийм одоо брэндүүд байгаад байгаа. Сүүлийн үед гарч ирсэн брэндүүдийг бодох юм бол олон жилийн нүрийг үтцсэн. За тэгээд Mamonde-гийн яалтчгүй энэ бүтээгдэхүүн бол сүүлийн үед айгүй их viral болоод за тэгээд хүмүүс одоо нөгөө мейкапынхаа өмнө айгүй хэрэгэлдэг болсон юм билээ. За тэгээ ийм наалдамхай болчдөг. Одоо яаж харуулах юм бэ? За иймэрхүү наалдамхай болоод тэгээд нүур будалтын өмнө л энэ үнэхээр гоё бүтээгдэхүүн байсан. Тийм болохоор энийг би бол шууд keep хэсэгт оруулна. За дараагийн бүтээгдэхүүн нь энэ Torrid гэх брендинг энэ lip balm билүү lip essence юм байна. Энэ essence штэ Olivia дээр бас дандаа best seller болдог. Одоо би төрөгцөн ба. Өний хувьд айгүй хямдхан мөрчлөө энэ бүр үнэхээр сайн essence байлээ. Энийг болохоор орой унтахтаа энэ төр түрхэд би унтчихдээ. Ямар ч ингээд нөгөө юу байхгүй. Үнэр энтер байхгүй. Тэгээд өнгө байхгүй. Угаасаа юм юу өнгийн тунгалаг тийм lip essence байгаад айгүй сайн хичээлээ өгдөг. За тэгээд хэмжээний хувьд эн чинь 11 мг гэж байна. Нэг хурдан бас дуусаад тахааргүй ийм эссенц байсан. Энийг та бүхэн таарлах юм бол аваарай. Үний хувьд айгүй боломжийн мөртлөө энэ бол супер гоё эссенц байсан. Энийг шууд keep хэсэгт оруулна. За дараагийн бүтээгдэхүүн болохоор Wake Making Concealer. Oh my god энэ бүр амар сайн concealer заяа. Одоо би concealer дээр нөгөө Dior-ийн concealer-ыг ер нь байнга хэрэглэдэг гэсэн. Тэрнээс амар сайн байдаг одоо. Тэгээ энийг бол би дахин авсараа хаална гэж бодсон. За миний энэ хэрэглэж байгаа өнгө нь болохоор 21 номерны байна. Тэгэнгүүтээ энэ маань болохоор SPF 30-тай заяа хөөхөн. Тэгээ би зарим үед болохоор ингээд хитрхи их крем энэ ч юм уу cushion төрхмөр санагдаж байгаа үедээ энийгээ зүгээр ингээд 2 3 ингэж жагаад тэгээд энүүгээрээ ингээд нүрээ тэрчигт нь бутчих бас болдог. Бүтцийн хувьд бол тийм өтгөн энэ төр өөрөөсөө биш айгуу гоо шингэн тэгээд айгуу тийм хэрэглэхэд эвтэйхэн уртлынх нь ийм багсан байсан. Тэгээд хэрэглэхэд бол надад айгуу таалагддаг. Энэс би бол дахиж авсараа гол энэ айгуу сайн консилер байлаа. Тэгээд би энэний нөгөө кремийг нь бас Olivia дотор туршиж үзчихсэн аахгүй юм. Цэнхэр тагтай байлуу эсвэл ийм ямар тагтай байлаа. Тэр крем бүр амар алдартай заяа. Тэгээд солонгосын бүр айлч Olivia дотор тэр нь байдаггүй дандаа sold out болдог. Би тэрийг бүр баг 5 6 Olivia-гаар ороод тэр кремийг нь юусоо олж чадаагүй тестер нь байгаад байгаа мөрчлөө ухаж үзэх хэрэгсэл байхгүй. Тэгээ сүүлдээ бүр ийш тийшээ орж үтсээр хагаад тэгээд нөгөөний худалдааны зөвлөхөөс нь чи ингээд айс салбар дээр ингээд хараад юу яагаа чи надаа ингээд хараад өгөөч гэдгсэн чинь нөгөөх нь системнээсээ харснаа ингээд солонгосын бүх салбараар дууссан байна. Бүр тийм амар хурдан дуусч мусдаг. Тэнгүүтээ тэрний бас нөгөө 21 номер надад айгу тохироодсон байхгүй тестер нь үтсэн чинь тэг бүр амар сайн крем бийсэн. Тэг тэрийг би ерөөсөө олж чадаагүй байж байгаа ирсэн. Тэг ямар ч ясаа консилерыг нь бол авсан. Энэс би дуусахаар дахиж аавна. Тэгээд нэг хурдан бас энэ дуусахааргүй юм билээ. За дараагийн бүтээгдэхүүн нь энэ Daisic гэдэг брендинг ийм тэн байгаа. За энэ тэн болохоор ер нь бол янз янзын өнгөтэй ингээл ягаантай бортой гэд 9 жорын өнгөтэй байгаад байдаг. За энэ тэн болохоор ерөнхийдөө гаралт нь олвол нэг тийм дундаж гэхүүдээ ер нь ингээ харагдаж байгаа шигэ болыг гарт айгуу жоохон энээсээ илүү бүдэг тоонтой гараад байдаг. Тийм учраас та бүхэн яг энэ Daisic-ийн тэнийг авахаар ах юм бол арай жоохон тод өнгнөөс нь аваад тэр нь өөр төр чинь бүдэг гарна гэж тэгж тооцоолж авмаар юм бэлээ. Тэгээ би энэ өнгийг авцсан чинь ерөөхдөө гарахтаа бол нэг тийм сайн тод гарахгүй. Гэхдээ энэ маань бүтцийн хувьд бас айгуу тийм сайн тэн байгаад исэн. Ерөөхдөө тэгж амархан бутраад авахгүй. Одоо ингээл зарим тэнүүд ингээ бутраад доошоогоо энэ төр унж мунаад нэг жоохон юм хэрэглэхэд айгуу тухгүй байгаад байдаг. Энэ болохоор ерөөсөө тийм биш. Хэр аргийн тэгж бутрахгүй. За тэгээд энийх нь болохоор зарим одоо иймэрхүү арай нэг жоохон бараан бор өнгө агаад байгаа шүү дээ. Эсвэл бүр ийм цайвар өнгийг энтэй ингэж нэг жоохон хольж уусгаж жагаад гэрэл сүдэр энэ төр тавихад бас энэ айгүй зүгээр. Ерөөсө бутардгүй болохоор тэгж ашиглах юм бол энэ айгүй зүгээр юм билээ. За тэгээ санууд нь бол ерөнхийдөө дайчихгүй. Энэ бол яг уу maybe ер нь бол нэг байсан ч адилхан байхгүйсэн ч нэг өөр бас нэг төрлийн солонгосын юм тэн аваад хэрэглэхэд бас асуудалгүй гэмээр тийм л тэн санагдсан. За дараагийн бүтээгдэхүүн болохоор Wake Making ийм тэн байгаа. За энэ бол миний бүр all time favorite бүр хамгийн дуртай тэн. Энэ тэний гаралт нь бүр үнэхээр сайн. За тэгээд угаасаа viral байгаад байдаг, номер 1-т байгаад байдаг нь аргагүй гэмээр үнэхээр сайн тэн байгаа. 09 High Pink Blurring гэдэг тийм өнгөн юм байна. Тэгээд ийм тэнэсэн гаралтын хувьд бол маш сайн гардаг. Бүгдээрээ яг одоо энэ дээрээ яг ямар харагдаж байна? Яг ерөөсөө л энэ өнгөнүүд нь тэр чигтээ нүдэн дээр тэгж гардаг тийм тэнэсэн. За тэгээ Wake Making санууд нь бас айгүй сайн байгаад байдаг. Сайн гаралттай. Одоо нэг бусад тэнүүд чи ер нь ингээд
сайгийн төрөх гээд ингээд багсаараа ингээд авчаад тэг ингээд төрөхээр үрсө гардггүй штэ. Тэгээд багсан дээрээ үлдчихэд энэ ерөөс сайн гарч өгдөггүй. Тэгээд wake make болохоор айгүй сайн гардыг билээ. Тэгээд нэг ингээ авцсан бахад энэ бол айгүй удахаар айгүй олон төрлийн өнгөтэй борыг нь хэрэгэлчин. За тэгэл ягааныг бол ингээд өнгөөр нь хэрэгэлчин. Ер нь энэ хэрэглэхдэггүй өнгө нэх байхгүй гэж бодсон учраас би энийг сонгосон байгаа. За хамгийн сүүлийн миний ревю оруулах бүтээгдэхүүний савн надад байхгүй байна. За тэр болохоор Skin Food-ийн лувантай пад байгаад исэн. За энэ лувантай пад болохоор ерөнхийдөө бол бас айгүй алдартай байгаад идэг. Савны хувьд бол айгүй тийм том савтай, дотроо 70 ширхтэй байлуу да. Тэгээ ерөнхийдөө нөгөө падныханд юу н хэмжээ нь болохоор нэлээд юм жоохон зузаан дуу. За тэгээ би бүр сүүлд ингээ хэрэглэснийхээ дараа мэдэж авсан юу гэсэн чинь тэр падыг ингээд надад нэлээд зузаан санагдаад засахгүй тий хэрэглэхэд айгүй тийм сонин хаанаа ч ингээ тогтоож болохооргүй. Ер нь бол ингээ падыг чинь нэг 3 минут 5 минут ингээ байлгачаад авахлаар одоо тэр тухайн одоо эссенц нь ингээ нүүрэнд илүү шингэж өгдөг гэж үздэг шүү дээ. Тэгсэн чинь нөгөөт чинь ингээ ерөөсөө наалтаж өгөхгүй ингээ хэрэглээнд нэг ойр бишмэр санагдаад надад нэг таалагддаг байхгүй. Тэгсэн чинь хүмүүс болохоор на падэ чи ингээд дундуур нь ингэж салгаж авч байгаа тэгээ наад штэ гэд тэгхвээс юм бэлээ. За түүнээс биш яг энэ Skin Food-ийн луунтай пад нь бол бүр амар сайн чигшүүлдэг байсан. Яг тэр талаараа болоод айгу таалагдсан. За тэгээ хэрэглээнд болохоор арай тийм зузаан пад одоо юм яг нэг юм зузаан нэг юм одоо даван хөнгүүд байгаад байдаг ш. Тийм хөнгө зүгээр ингээд дотор нь хийцэн юм шиг нэг тийм байгаадсан байхгүй. Тэгээ дараа нь хүмүүс хэлээд мэдснээсээ болоод би тэр луунтай паднаас дахиад авдаг юм билүү гэж утсан. Айгу их сенттэй заяа. Тэр одоо ингээ хөнгөний тэр чигт ингээ гаргаж ирэнгүүт ерөөхдөө баг ингээл бацхад орой тэр чигтээ ингээ сенц нь гоожхоор бүр айгу их сенттэй байгаадсэн. Тэгээ ахаад авахаар бол би ингээд нөгөө хоёртой бүр ингээ хоёр том юм савтай тийм нэг сетер энэ төр байгаад байдаг ш. Тэгэж авъя гэж бодсон. Бас айгу сайн тийм пад байсан. Тийм болохоор би энийг бол keep гэсэн хэсэгт оруулахаар шийдлээ. За ингээд өнөөдрийн viral бүтээгдэхүүний honest review гэх юм бол иймэрхүү байна. Та бүхэнд энэ удаагийн review ямар санагдав? Та бүхний хэрэгжилж исэн бас бүтээгдэхүүн байсан уу? Хэрэгжилж исэн айгу гой санагдсан бүтээгдэхүүнүүдийг нь би одоо онцгойгоо ярьчуу эсвэл та нарт одоо онцгой гэж санагдсан бүтээгдэхүүнийг би айгу сайнгээ ярьчуу. Тэр талаараа одоо комент хэсэгт санаа зовлтгүй бишиж үлдээгээрэй. Бид нэр ер нь өөрсдөө ингэж ярьж ээж те хин нэгэнд өөрсдийнхөө бодлыг хуваалцсанаар бас хөөрхөн юм community үүсээд бие биедээ тэр хэрээрээ бас тусалж байгаа нэг team хэлбэр болдог шүү гэж бас би байн одоо хэлмээр байдаг. Яагаад гэх юм бол зүгээр нэг ингээл видео хийгээл зүгээр нэг видеог нь үзээд өнгөрөх биш. За энээс бас ингээ жоохон суралцах юм байж ивэл нэг мөнгөө хэмнэх бас арга байж болох юм. Яагаад гэх юм бол зарим хүмүүс ингээл viral болонгууд нь шууд ингээл худалдаа тавьчихдаг шүү дээ. Дараад нь хэрэгсэн чи өөр дээр нь таардгүй ч юм уу те. Тиймэрхүү зүйлээс сэргийлэх үүднээс энэ бичлэгүүдийг би ер нь бол оруулаад байгаа. Уг олдож чухар холтлоо хэдүүлээ одоо гоё хэсэг рүүгээ орцгоё. Ингээд миний одоо видеонуудын хамгийн анхны бэлэгтэй ийм дугаар орж байгаад би бүр маш их баяртай байна. Тэгээд энэ удаагийн бэлгийг та бүхэнд бүр танилцуулахын үнэхээр гоё бүтээгдэхүүнд орсон байгаа. Энэ одоо бүтээгдэхүүнүүдийн адтан болох хүн үнэхээр адтай гэдгийг одоо би та бүхэнд нэг нэгээр нь танилцуулъя заяа. За хамгийн эхлээд би нөгөө шинэ бүтээгдэхүүнээс нь танилцуулчих гэж бодож байна. За шинэ бүтээгдэхүүний хувьд болохоор ийм Cactus гэдэг одоо доктор Мелаксины сүүлд гаргасан юм ногоон цуврал байгаад байгаа. За энэ болохоор нөгөө Cactox гэдэг өөрсдийнхөө энэ патентлсан тиймэрхүү бүтээгдэхүүнүүдийг ингээ брэндүүд чинь гаргаад идэв штэ. Тэнгүүтээ нэрийг арай жоохон өөрчлөөд тэгээ оруулцдаг. За тэнгүүтээ тэр нь болохоор юм Cactox гэдэг юм нэртэй юм шиг байна. Би тэгэж ойлгосон. За тэгээ энэ падыг бол би хэрглэж үтсэн байгаа. Хэрглэж үзээд гоё хэлсэн болохоор ингээд нөгөө giveaway-д оруулах гад энэ бүтээгдэхүүнийг сонгосон байгаа. За энэ ногоон цуврал нь бол ерөөсө тэр чигтээ дандаа нөгөө нөхцөлтэй эсрэг тийм цуврал байгаа. Тэгээ яагаад би энэ ногооныг нь сонгосон бэ гэхээр нэгдүгээр одоо шинэ бүтээгдэхүүн байгаа тийм. Хоёрдугаарт гэх юм бол надаас бүр маш олон хүмүүс нөхцөлтэй эсрэг юу хэрэглэх вэ гэдээ асуугаад байдаг. Тэгээд яг үннийг хэлэхэд одоо ингээ өнгөрж байгаа юм биш. Би яг ийм амар тийм одоо том одоо нөхцөлттэй тийм биш хөөхгүй. Одоо миний хацар дээр яг нөхцөлт байгаа. Гэхдээ тэр маань ингээд бүр амар томорцсон ч юм уу бүр ингээ арга хэмжээ авахгүй бол ингээ болохоо байцсан тийм биш болохоор би нэх их нөхцөлтийн бүтээгдэхүүнүүд гэж бүр ингээ зорин сонгож аваад идэггүй болохоор хүнд ингээ санал болгоё гэхээр мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээ доктор Мелаксин дээр ийм бүтээгдэхүүн гарчирсан болохоор энийг би ингээ ямар ч исэн хэрэглээд үзье ямар болох нь уу одоо энэ нөхцөлт маань илүү өөрчлөгдөх нь үү гэсэн тийм зүйлийг бол хүлээж байгаа. За тэгээд тийм олон хүмүүс байдаг учраас яг энэ цувралыг нь сонгосон байгаа юм шүү. За эхнээс нь танилцуулаад явъя. Би одоо нэг өөрийнхөө хэрэглэж байгаа энэ дотор ингээд хайрцаг дотор нь байгаа шүү. Задлаагүй. Энэ болохоор миний хэрэглэжсэн байхгүй. Тэгээд та нарт ямар ч гэсэн ямар бүтээгдэхүүн бэ гэдгийг нь үзүүлье. За тэгээд доторх нь болохоор
ийм ногоон өнгөт эссенц нь гоожлоо бүр амар их эссенцтэй юм билээ. 170 мг 60 ширхэгтэй ийм одоо нөгөө пад байсан. За тэгээд энэний одоо онцлог нь гэх юм бол jelly toner pad гэж байгаа байхгүй юу. Тэгээд би энийг хэрэглээд үзсэн чинь нэг тал нь болохоор ийм одоо нөгөө падны материал, нөгөө тал нь болохоор яг тийм ийм гээлэн одоо ийм жоох ийм гулгамтгай тийм материал байсан. За тэгээд тэр гулгамтгай талаар нь болохоор ингээд нүүрэндээ тавиад тэгээд 5 минут орчим одоо ингээд маск шиг хэрэглэдэг тийм pad гэсэн тайлбартай юм билээ. За тэгээд өнөр нь болохоор нэг тийм айгуу гоё fresh. За тэгээ ийм кактусных нь өөрийнх нь өнөр үнэртэй байгаа юм шиг нэг өгөрцөй кактус хоёрыг хооронд толцсон юм шиг их тийм айгуу гоё шив шинхэн сэнгэнсэн тийм үнэртэй байсан. За тэгээ энэ падыг хэрэглэхэд бол нэрээ арьс одоо тэр хэрэглэж байгаа үедээ бол айгуу гоё ингээ сэнгэнээд идэм байлээ. Тэгээд магадгүй улаалт энтрийг бас дараа тэр хэрээр бас нөгөө хацарны одоо нөхцөл төсгийг ингээд бас агшаахад тусалт юм болов гэж бодсон. Тэгээ ийм айгуу гоё ийм шинэ бүтээгдэхүүн байсан. За тэгээд Liloni маань болохоор нэрээ доктор Melaxine-ийг 2024 оноос хойш ингээд албан ёсоор Монголд оруулж ирээд борлуулж байгаа тийм дэлгүүр байгаад байгаа. За тэгээд доктор Melaxine болохоор би цэнхэр цувралт нь айгуу дуртай. За тэгээд одоо энэ Cactox гэдэг энэ шинэ лайн нь ямар ах нь бас ингээд хэрэглэж үзээ туршаад явж байгаа. За дараагийн одоо бэлгэнд очих бүтээгдэхүүн болохоор ийм юу байгаад байна. Gel cleanser байгаад байна. За энэ бол айгүй бүр сонирхолтой тийм одоо юу байсан? Угаагч байсан. За та бүхэнд би бас нөгөө бичлэгээр давхар оруулаад явчихъя гэж бодож байна. За gel гэсэн мөртлөө ингээд одоо аваад ингээд хэрэглэхэд өнгөхгүй мөртлөө ингээд нэлээд сайн ингээд хөөсрүүлэнгүүт цав цагаан өнгөтэй болоод бүр одоо энгийн нэг gel угаагчаас илүү сайн хөөсрөөд тэгээд ийм нэг ийм зунгаарлцсан дуу ийм нэг угаагч байгаад байдаг ш та бүхэн ингээд сунаад ингээд гарн дээр ингээр сунаад байдаг тийм угаагч байдаг штэ. Яг тийм cleanser байсан. Тэгээ нүрийг бол бүр айгүй сайн цэвэрлдэм байлээ. Тэгээ энэ бол надад маш их таалагдсан бас. За тэгээд тэрнээс гадна одоо шинэ гарсан ийм Cactox-ийн mist байсан. Энэ бол бүр одоо бас айгүй сонирхолтой санагдсан. За тэгээд энэ бас л нөгөө одоо нөхцөлтийн эсрэг арсыг тайвшруулад soothing болгоод айгүй гоё юм гөлчгөр болгоод тэгээ нэг онцлог нь юу байсан бэ гэхлээр энэ mist маань серумны өмөргийг бас гүйцэтгэх юм бэлээ. Тэгэхээр та бүхэн одоо юу гэдгийг падаа тавьчаад одоо энэ хүү падыг хэрэглэчээд дараад нь энэ мистик цэцэх юм бол яг одоо серум хэрэгэлсэн юм шиг тийм үйлчлэгээ аавна гэдээ ерөнхийдөө ойлгочиход болно. Тэгээ желли хэлбэрийн гэхлээрээ за би та бүхэнд өөрийнхөө хэрэглэж байгааг харуулъя. Энэ байна. Ийм гээлэн хөдөлгөөн байгааз айгүй сонирхолтой. Тэгээд холоос цэцэх юм бол энэ маань яг ингээ мист шиг цэцэгдээд тэгээ ойртуулж агаад одоо гарн дээр ингээ ойртуулж байгаа ингээд хэрэглэх юм бол яг одоо ийм желли хэлбэрээр гарчих юм байлээ. За одоо ингээд ийм ногоон желли хэлбэрээр гарчиж байгааз. Тэгээ ийм бүтээгдэхүүн байсан. Үнэхээр сонирхолтой санагдсан. Одоо ингээд арьс арчилгаанда одоо шууд аваад ингээд хэрэгэлсэн ч болно, эсвэл одоо шүршээд хэрэгэлсэн ч болохоор. Тэгээ өнөр нь болохоор яг нөгөө нэг саяны пад шигээ тийм үнэртэй юм байлээ. Тийм одоо fresh тиймэрхүү үнэртэй юм байлээ. За тэгээд Cactox гэдэг энэ одоо лайны 3 бүтээгдэхүүн гэх юм бол ерөнхийдөө ийм байсан. За дараагийн одоо нөгөө бэлгэнд очих байгаа бүтээгдэхүүн маань Tara миний хамгийн дуртай маскнуудын нэг. Энэ бол миний одоо маскны цуглуулганд байнга одоо байдаг маск байгаа. За энэ болохоор дотроо 5 ширхэгтэй. За тэгээд нөгөө нүрийг чигшүүлэх тийм маск байгаа. Дотроо болохоор гиалуроны хүчилтэй. За тэгээд бүтээгдэхүүний гол орц найрлагуудыг энэ дээр ингээд биччихсэн байгаа. За тэгээд энийг болохоор би урд нь нөгөө нэг энэ ppm гэдэг тайлбар одоо reels хийж явахдаа эднэрийн орц найрлагуудыг бүгдээр ингээд нэг бүрчлэн тайлбарлан явсан байгаа. За жишээлх нь энэ дотор болохоор 8 төрлийн гиалуроны хүчил орсон байна. Vitamin peptide, за ion supplier буюу хамгийн гол одоо энэ нөгөө орц найрлага нь болохоор 0.9% гэсэн иймэрхүү айгүй гоё юм маск байгаад байгаа. За дараагийн буюу одоо 5 дахь одоо giveaway-д орж байгаа бүтээгдэхүүн болохоор саяны одоо энэ цэнхэр цувралын гиалуроны хүчилтэй нарны тос байгаа. Одоо мэдээж 100 болж байгаа учраас одоо хөдөөгаадаа явж байгаа хүмүүс илүү их одоо байгаа учраас нарны тос оруулъя гэж миний зүгээс одоо Liloni-гээс асуугаад тэгээд энэхүү одоо өөрийнхөө бас хэрэгжилж исэн хурдан шингэдэг white cast энэ ерөөсөө үүсгдэггүй. За тэгээ бүтцэн гэх юм бол яг юм лосьон нүүрэндээ төрөх байгаа юм шиг бүр айгүй юм шингэн бүтцтэй, айгүй хөнгөн бүтцтэй тийм нарны тос байсан. За ингээд ийм 5 бүтээгдэхүүнийг та бүхэнд бэлэг болгох гээд Liloni болон бит хоёр ингээд сонголт ингээд хийсэн байгаа. Тэгээ ийм олон бүтээгдэхүүнийг азтан одоо giveaway-ийн азтангаа шалгаруулаад тэгээ хүргэлтээр та бүхэнд явуулж өгөх болно. За тэгэхээр ямар болцол хэрэгтэй вэ гэхээр за нэгдүгээрт болохоор та бүхэн Liloni-гийн Instagram аккаунтыг нь дагаарай. За би тэрийг болохоор description хэсэгт ингээд оруулчихъя. За хоёрдугаарт болохоор Liloni-гийн одоо Instagram аккаунт дээрх дурын пост юм уу эсвэл reels-ийг story дээрээ 24 цаг share хийгээд за гуравдугаарх нь болохоор мэдээж би giveaway азтнаа яг одоо энэ видеоны доор
шалгаруулах учраас та бүхэн комент хэсэг дээр өөрийнхөө одоо Instagram аккаунтынхаа нэрээ бичээрэй. Ягаад гэх юм бол та бүхнийг яг энэ одоо giveaway-д оролцож байгаа хүн мөн байна уу биш байна уу гэдгийг тэгж шалгаруулахгүй бол өөр ямар ч арга байхгүй. Тийм учраас доор та бүхэн өөрийнхөө Instagram аккаунтыг эхлээд @гэж бичиж байгаа. Тэгээд ард нь одоо ямар аккаунттай вэ тэрийгээ заавал бичиж үлдээгээрэй. За тэгээ яагаад ингэж хийлгэж гинүү гэхлээр дараад нь одоо нөгөө Лилүүнигийн хаягийг дагсан байна уу, стори хийсэн байна уу гэсэн ийм хоёр болцлыг нь харахын тулд одоо энэ доор ингээд комент бичүүлээд байгаа гэдгийг та бүхэн зөвөөрөөс ойлгоорой. За тэгээд 3 найзаа меншн энэ гэсэн тиймэрхүү юм бол хийлэхгүй. Зүгээр л одоо Лилүүнигийн Instagram-ын дагаад тэгээд дурын постыг нь шеэр хийгээд за тэгээд энэ доор комент үлдээхэд л хангалттай. Тэгээд Лилүүнийдээ маш их баярлалаа. Одоо өнөөдрийн миний видеон дээр ингээд giveaway зарлаад бас нэг эмхтэйг баярлуулах энэ ажилд маань оролцсонд үзэгчдийнхээ өмнөөс баярлалаа гэдгээ хэлмээр байна. За ингээд ямар ч байсан энэ удаагийн дугаар маань урд урдныхаас арай жоохон урт болчих шиг боллоо. Та бүхэнд энэ удаагийн дугаар ямар санагдав? Комент хэсэгт бас тэртлээрээ бичиж олно. Ингээд дугаартай хамт байсан нийт үзэгчдэд баярлалаа. Удахгүй дараагийнхаа бас нэг сонирхолтой дугаараар эргээд уулзъя. Баяртай.